За, СОТО хөтөлбөрийнхаа администратор Амар Жаргал багшийнхаа тайлан хамтдаа сонсцгоё. За сайн байцгаана уу. 2025-26 оны хичээлийн жилийн СОТО англи хэлний хичээлийн явцын талаарх хагас жилийнхаа тайлангаа одоо ингээд та бүхэн тавихад бэлэн боллоо. Тэгээд би өөрийгөө бас одоо ингээд шинээр манай сургуульд илссэн сурагчдын эцэг эхчүүд болон манай нэгдүгээр ангийнханд зориулаад өөрийгөө бас танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр би одоо 2019 оноос хойш оюуны төв сургууль дээр маань одоо СОТО хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш одоо ингээд өнөөдрийг хүртэл энэ тухайн одоо гадаад хөтөлбөрөө хариуцаад бас үүнийгээ ингээд одоо 7 жил ингээд нэгдүгээр ангиас нь хэрэгжүүлээд явж байгаа багш нарын нэг байна. Тэгээд би бол энэ хөтөлбөртөө маш их баяртай байдаг. Тэгээд англи хэлний багшаас гадна ерөнхийдөө одоо хүүхдүүдийг ажиглах шинэ хөтөлбөр дээр өөрчлөлт үр өгөөж нь юу байна? Бас судалгаа шинжилгээ хийх гэх мэтчлэнгээр олон одоо ийм зорилготой ажилдаг багш байна. Тэгээд одоо нэгдүгээр ангиасаа орсон манай 5 дугаар ангийн сурагчид өнөөдөр яг стандарт англи хэлний хичээл үзээд эхлэхээр СОТО маань ямар хувь нэмэртэй, ямар их өгөөжтэй, ямар байна уу гэдэг дээр бас ингээд харсан ажигласан зүйлээ ярих юм одоо хүсэл тэмүүлэлээр дүүрэн та бүхэнтэйгээ ингээ уулзж байна. Тэгээд яг одоо хариуцсан хуваарь хичээлийн хувьд бол 1-ээс 6 дугаар ангийн СОТО хичээл дээр би Жанина багштайгаа хамт ороод тэгээд 5 дугаар ангийн стандарт англи хэлний хичээлийг заасан багш байна. За тэгээд Амар Жаргал багш нь өнөөдрийн одоо тайлангийнхаа товч одоо бүтцийн тийм ээ ингээд хичнээн хэсгээс ямар бүрддэхүүн хэсэгтээ ярих гэж байна вэ гэдэг танилцуулъя. Тэгэхээр би одоо энэ та бүхэнд танилцуулж байгаа СОТО энэ англи хэлний хичээл нь стандарт англи хэлний хичээлтэйгээ яаж хосолж хэрэгжиж байна вэ гэдэг тал дээр мэдээлэл өгөх гэж байна. Дээрэс нь бас гадаадын одоо энэ СОТО хөтөлбөрөөр урьж ирүүлсэн багш нар маань манай хүүхдүүдийн англи хэлний чадварыг хөгжүүлэхэд бас ямар одоо хувь нэмэртэй ажиллаж байна уу гэдэг дээр бас тодорхой өөрийн дүгнэлтээ хэлнэ. За тэгээд миний өнөөдрийн хагасчлалынхаа ажлын тайлангаа нэгтгэж дүгнэж хэлэх гэсэн ийм үндсэн 3 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж ярих гэж байна. Тэгэхээр бид нэр одоо 2019 оноос хойш энэ СОТО буюу School of Tomorrow Asia гэж энэ хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхдээ ер нь хүүхэд бол биеэ даан суралцах арга шинэ арга зүйд сурах хэрэгтэй байна. Ямар нэгэн шинэлэг юм Монголын боловсролд хэрэгтэй байна гэдэг үүднээс одоо сонирхож маш их дурлаж оруулж ирсэн ийм хөтөлбөр байдаг. За энэ одоо шинэ хөтөлбөрөө бид нэгдүгээр ангиас нь Америкт байгаа сургуулийн нэгдүгээр ангийн СОТО-гийн сурагчдын үздэг номыг Монгол сурагчдад өөрт нь тохирсон цагаар, өөрсөнд нь тохирсон одоо төвшөнд нь за ямар аргаар хэлдэг гэхээр зэрэг өөрөө одоо сууж, сурч, унширч сурах эхлэлээс ахгуулаад өөрөө өөртөө ажиллах арга зүйдээр суурилсан энэ хөтөлбөрийг одоо хэрэгжүүлээд ингээд явсаар агаад 5 дугаар ангийн буюу одоо манай Монгол улсын одоо үндэсний хөтөлбөрийн маань англи хэлний одоо анхан шатны сургалтын хөтөлбөр эхлэхэд 5 дугаар анги дээр ирэхэд хүүхэд бол юу хийхэд ингээд бэлэн болсон байх нэ гэдгийг би харахыг маш их хүсэж исэн. За тэгээд энэ жил яалтчгүй сургууль маань бас надад боломж олгоод за Амар Жаргал багшаа 5 жилийн дараа 7 жилийн дараа та бас 5 дугаар ангидаа стандарт англи хэлийг заангаа өөрийнхөө одоо СОТО хөтөлбөртөө ингээд хийж үзээч гэсэн. Тэгэхээр миний одоо энэ жилийн 5 дугаар ангийн нийт сурагчдын одоо үндсэн стандарт хичээлийнхаа одоо гүйцэтгэлийг хамгийн одоо дээд амжилттай гүйцэтгэлээрээ бол 95%-тай гүйцэтгэж байгаа. Хамгийн одоо жоохон удаавар ингээд явцтай явж байгаа сурагч маань бол сая 75% гүйцэтгэлтэй ингээд гарсан байгаа. Тэгэхээр энэ
гүйцэтгэхэд бол бусад одоо энэ судлагдах ухааны хичээлүүдийн одоо эхний хагас жилийн одоо гүйцэтгэлийн хувьтай харьцуулах юм бол харьцангуй бас ингээд бидний одоо санаанд хүрсэн сайн амжилт гэж би бол харж байгаа. Амжилттай сурж ийн хүүхдүүд маань. Тэгээд e-school, e-parent дээрээс манай 5 дугаар ангийн сурагчдын эцэг эхчүүд бол одоо 4 одоо модуль сургалтаар 16 одоо топик буюу сэдвийг 48 цагийн хичээлээр үзсэн, детальчилсан буюу одоо нэг нарийн мэдээлэлийг харж чадж байгаа. За тэгээд ер нь бол эцэг эхчүүд бол хүүхдүүдийнхээ англи хэлний унших чадвар, ярих чадвар, за ойлгох чадвар дээр бол сэтгэл хангалуун байгаа гэж би бодож байна. Яг л бусад сургуулийн одоо 5 дугаар ангийн сурагчдыг бодоход манай сурагчдын цээж бичиг бичлэлт нь 86% байна дунд чинь. За амаараа ингээд spelling bee буюу одоо ингээд үгийг өсгөчлж яриад ингээд яг тэр ингээд үдсэн хичээлээс ингээд шинэ үгэн дээр нь spelling хэлэхээр 90% нь бол одоо үтсэн зүйлээ яг өсөг салгаад хэлж чадчихна. За ярьсан буюу одоо онлайн дээр ингээд үлгэр сонсгох одоо түүх ярьсан зүйлийг үзүүлэх ингээд үзүүлснээр дараагаар буцаагаад ингээд ойлгосон ойлголтыг яриулахаар 70% гүйцэтгэлтэйгээр тэр тухайн одоо үдсэн зүйлээ ойлгож буцааж илэрхийлж байгаа манай 5 дугаар ангийн сурагчид. За ингээд сонсох чадвар бол 90% байгаа юм байна. Ярих чадвар бол одоо 70-аас 85% байгаа юм байна. Ерөнхийдөө бол англи хэлний одоо англи хүнтэй ярилцах, англи юм унших, англиар бичих, англиар одоо өгүүлбэр зүй ойлгох энэ тал дээр бол гүйцэтгэхэд бол ингээд одоо дунд чинь 85% таа байгаа нь бол надад бол одоо 1-р ангиасаа сото хөтөлбөрөөр ингээд багш нартайгаа асуултанд хариулсан, багшийн хэлснийг сонссон, ярилцсан энэний үр дүн гарч байна гэж үзэж байна. Тэгэхээр би энд бол зориуд одоо Жанина багштай буюу манай сургуульд 3 жил одоо бага ангийн сурагчдад ингээд сото хичээлийг одоо тасралтгүй зааж байгаа энэ Жанина багшийнхаа одоо энэ дэмжлэг туслалцаанд бол эцэгчдийнхээ өмнөөс сургуулийнхаа өмнөөс би бас баярлалаа гэж хэлмээр байгаамаа. За нөгөө талаар бол ингээд сотогийн ажиллаж байгаа энэ хурд буюу одоо сото номоо дуусгаж байгаа чадвар дээр бол манай 5 дугаар ангийн сурагчдын хамгийн одоо сайн ажилласан сурагчнууд 43 ном дуусгасан байна. Тэгэхээр ер нь бол одоо академик зорилт нь бол сото хөтөлбөр дээр хагас жилдээ бол одоо 16-7 хоногт 30 ном дуусгана гэж хэлдэг. Гэтэл манай 5 дугаар ангийн сурагчдын одоо 4 сурагч бол ингээд ноорондоо хүрсэн байгаа 30-ыг хүрсэн байгаа манай 5 дугаар ангиас. Тэгэхээр зэрэг би бол одоо энэ слайдн дээр юу дүгнэж хэлэх гэж байна гэхээр зэрэг ер нь бол 1-р ангиас нь буюу айл болох багаас нь өдгөр сонсгох, дуулах, шүлэг хэлүүлэх, нэг нэгэнтэй одоо англи ярьдаг хүүхдийн одоо англиар ярьдгүй хүүхдтэй нэг дор толуулах, хооронд нь ингэж найзлуулах нь бол тухайн хэлэнд ингээд одоо дасах, айдсаасаа салах, ямар нэгэн гадаад хэл юм байна гэдэг тийм гадаад гэдэг юмнаас нь салгаж эн чинь миний л үзэх ёстой юм байна. Миний найзын л хийдэг юм. Би өөрөө бас хийж чадах юм байна гэдэг зүйл оруулахад бол манай хөтөл бол үндсэндээ сайн суур дэвсгэр болж явж байна гэж ингэж үнэлж хэлэх гэж байгаа юм. Тэгээд ер нь бол сургууль бол маш их хэмжээгээр англи хэлэнд бол дэмжлэг үзүүлдэг. За ингээд үндсэн одоо 6 цагийн англи хэлний сото хичээлийн хөтөлбөр хуваараас гадна одоо өдөр болгон нэг цаг ороод явж байгаа 1-р ангийн сурагчид, 2-р ангийн сурагчид өдөр болгон нэг цаг тэрэн дээр нэмээд 7 хоногт юу өгдөгөө гэхээр зэрэг англи хэлийг хэрэглэх цаг гэдэг дахиад одоо үдсэн зүйлээ наадуул чинь цоотойгоо ойлгож юу ойлгоогүй байна уу? Ер нь аягаар юм ярихаа сонсож гин үү, ярьж гин үү, ойлгож гин үү? Та дахиад нэг цагийн ингээд танд ийм баттах хичээлийн нэг цаг өгье гэдэг. Ингээд дахиад нэг цаг өгдөг. Тэгэхээр зэрэг энэ үндсэн одоо сотогийн хичээл дээр нэмэх нь нэг цаг одоо ингээд хүүхдүүдийн ойлголтыг баттгах хүүхдүүдтэйгээ одоо хоцорсон бол одоо тэднэртэй ярилцах төрүүлж байгаа бол тэднийг ингээд бас тодорхой хэмжээгээр одоо найзуудтайгаа ингээд бас ярилцах цаг гаргуулах үүднээс бид нэр ингээд одоо үлгэрийн цаг гаргадаг. Манай word building гэдэг ном бол
одоо амьтны түүх гэдэг одоо science, animal science гэдэг номтой. Animal science гэдэг ном нь айгүй хүүхдэд тохирсон зураг, тэгээд өгүүлэмж нь бол яг хүүхдэд тохирсон хэмжээгээр явдаг. Тэгэхээр энэн дээр бол дахиад бид нар бас ингээд нэг цаг гаргах, 7 хоногт нэг цаг гаргах юм боломжтой юм хуваар байдаг. За энэс гадна дөрөвдүгээр ангийн сурагчид дээрээ бол би 4, 5 дугаар анги дээр илүү бас ингээд онлайн одоо тийм төлбөргүй юм ресурсуудаас янз бүрийн e-feature, classic readers гэдэг юм уу 10 ийм ном уншуулад хооронд нь номын талаар нь яриулаад ингэсэн. Тэгэхээр зэрэг ер нь 4, 5 дугаар ангид ороод ирэхээр зэрэг хүүхдүүд бол чөлөөтөө сонсоод, чөлөөтөө агуулгыг ойлгоод, чөлөөтөө өөрийгөө илэрхийлэх юм чадвартай болж байна гэж ингэж үзсэн байгаа. Тэгэхээр эдгээр сурагчид бол яг энэ сото хөтөлбөрийнхаа нэмэлт хөтөлбөрөөр явж байгаа тэр animal science буюу амьтны түүхийг уншиж үзээд уншсан номоо урдаа барьж байгаад ингээ ярьсан юм бичлэгүүд манай энэ одоо ангийн дотоод групп дээр бол хүүхдүүд ингээд шеэрлсэн өөрийнхөө ярьсан зүйлийг тэгэхээр энд бол би ингээд маш их сэтгэл хангалуун тэгээ бусад хүүхдүүд нь ч гэсэн ингээд нэгийнхээ ярьж байхад нь ингээд би сая ойлгосон би одоо ингээд найзынхаа ярьж байгаа зүйлээс бүр ойлгоогүй зүйлээ нэмэж ойлгосон гэдэг ингээд явж байгаа тэгэхээр энэ бол манай гадаад багш нарын хувь нэмэр оролцоо бол их байгаа манай Жанина багш бол бага анги дээр бол хүүхэд нэг болгоныг бас одоо төрүүлээд пэсэ дуусчихгууд нь ном уншуулах тэгээд уншсан номын эргээд яриулах тал дээр бас их гэмтээ ингээд тустай явдаг байгаа. Бас заримдаа бид нар асуулт хариултын тэмцээнч зохион за ангид бас спеллинг бигийнхаа тэмцээнийг ч зохион аль болох сонирхолтой хэлбэрээр ингээд явж байна. Тэгэхээр ер нь бол сото хөтөлбөрийн өөрийнх нь бас ингээд хүүхэд дурлах ямар одоо тийм хөшөөрөг байна вэ? Хүүхэд яагаад одоо энэ оюуны төвд ингээ явах их дуртай байна вэ? Яагаад ингээд сото хичээлээс уйдахгүй байна вэ? Яагаад сото хичээлийг ингээд өстой уйдгартай гэж ярихгүй байна вэ гэвэл 7 хоног болгон бид нэр хийсэн зүйлийг нь урамшуулах, хийсэн зүйлийг нь одоо өөрт нь мэдүүлэх. За нэг ном дууссан бол нэг од, нэг мийрэт, тийм ээ, нэг баярын бичиг, эцэг эхт нь явах одоо ийм талархлын хуудас энэ болгоныг бид нэр ингээд ажилтгаа. Тэгэхээр зэрэг энэ одоо эхний хагас жилийн хугацаанд бол бид нэр 1060 ийм 1-6 дугаар ангийн сурагчийн сото номыг дуусгаж талархлын хуудас өгсөн байна. За дээрэс нь бид нэр 90% арай хүрээгүй 80-90% хооронд одоо шалгалтаа өгсөн 37 мянган мэритийг хүүхдүүдийн гар дээр тавьсан байна. За өшөө 100% одоо номынхаа шалгалтыг өгсөн 32 мянган юу өгсөн байна, мэрит өгсөн байна. Тэгэхээр энэ мэрит гэдэг зүйл бол хүүхдийг багаас нь одоо өөрийнхөө хийсэн зүйл ингээд авч байгаа тодорхой хэмжээний ийм урамшуулал шагнал одоо ийм мөнгөн төгрөгний нүүртэй юм очдог. Тэгээ энэгээр нь эцэг эхчүүд нь тодорхой хугацааны дараа бас мэрит худалдаа явуулж хүүхэд өөрийнхөө одоо тэр мэритийг өөрөө залтах юм боломж олгодог. Тэгэхээр ер нь сотогийн хичээл бол тодорхой хэмжээгээр уйдаад юу ч хийхгүй суух юм боломжгүйгээр аль болоход одоо зорьсон зорилгоо өнөөдөр 6 хуудас хийн гэсэн бол 6-гаа хийн, 10-ыг хийн гэсэн бол 10 хуудасаа хийж багшаасаа мэритээ авч урамшуул шагналаа авч иж ингэж гардаг ийм хичээл. Тийм учраас манай сургуульд бол ийм хүүхдийн сонирхлыг татсан, хүүхэд сургуульдаа ирэх хүсэл тэмүүлэлтийг төрүүлсэн ийм хөтөлбөртэй байгаад би бол маш их баярлдаг. Тэгээд өөр сургуулиас ирсэн хүүхдүүд өөрийн төвшнгөөс дундаас нь нөхөд хийгээ явахаар ямар ч одоо дунд нь би бол ингээд энийг чадахгүй байна, ийм байна гэсэн ийм хоцрогдол байхгүйгээр дагаад яваад өгдөг ийм хөтөлбөр байна. Тэгэхээр зэрэг бид нэр яг одоо ингээд энэ зүйлийг хийхэд яг баг хамт олонныхаа зүгээс яг энэ хагасжилд одоо юу хийсэн байна вэ гэхээр зэрэг 7 хоног болгоны нэгд өдрийн өглөө бид нэр одоо morning assembly буюу хүүхдүүдийн нэгдсэн цугларалт хийгээд бүгдөө одоо ингээд дуу хөгжмөөр ингээд сургуулаа эхлээд түүнээс гадна бас төрийн дуулалдаа хүндэтгэл үзүүлж бие биендээ congratulation буюу талархлын хуудсыг нь авахт нь баяр хүргэж төрсөн өдрийг нь тэмдэглэж за тэгээд бас онцгой тохиолдолтой баяр хүргэх зүйлс байвал зарлаж мэдгэлж ингэж явдаг ийм хөтөлбөр байгаа. Тэгэхээр зэрэг энэнд бол манай одоо хамт олон буюу манай Майкл багш, түүний гэр бүл, Жоана багш,
Жанина багш, Чимгээ багш одоо бид нэр баг хамт олноороо энэ зүйлийг ингэж хэвлэж, бэлтгэж, шаалгаж хүүхдүүдээ одоо нэг бүрчлэн төрсөн өдрийг нь тодорхой хэмжээгээр ингэж бас мэдчилгээтэйгээр ингэж видео мэтлэгтэйгээр явуулдаг. Энийг бол эцэг эхчүүд манай сургуулийн хуудаснаас одоо бидний хаалта группээс байнга харж явдаг. Энийг бол манай одоо англи хэлний танхимынхаа ингээ хийдэг. За үүнээс гадна манай 1-р ангийн хүүхдүүд одоо энэ сотогийн номоо хийчихэд тэгээд ингээд одоо яг бүх ах эгч нарынхаа өмнө зогсоод номоо дуусгасан гэдэг ийм баярын бичиг авахтаа маш их баярлдаг байгаа. Тэгээ эцэг эхчүүд нь ч гэсэн за манай хүүхэд нөгөө сото номоо хийчтэй. Техникэл бүр нэг ийм хөгжилтэй үг байгаа штэ. Би нөгөө сотогийн чинь төгсчихэд ирлээ гэж нөгөө талралын хувцас аваад гэртээ харихтаа нөгөө сотогийн чинь би төгсчтэй гэж хэлсэн гэж байгаа. Тэгээд зэрэг ийм хөөрхөн ийм хүүхдэд тохирсон ийм хөтөлбөртэй байгаадаа манай хамт олон маш их баяртай байдаг. За тэгээд бидний энэ жилийн зорьсон зүйл бол бас ингээд Азад болдог зүүн өмнөд Азийн хэмжээнд байгаа сотогийн бүх сургуулиудын одоо 954 сурагч цугласан одоо энэ чуулга уулзлалтаа бид нэр одоо 22 сурагчтай 7 багштай ингээ 29-өлөө очиж оролцоод маш олон ийм одоо хүүхдийн хөгжлийг дэмжсэн олон арга хэмжээнд ингээд оролцоод ирсэн. Эндээс медаль авсан ч бай, аваагүй ч хүүхдүүд маш их зүйлийг сурсан. За тэгээ энд би нэг онцолж хэлэх гэж байгаа зүйл нь юу вэ гэхээр зэрэг 1-р ангиасаа сото хөтөлбөрийг үзсэн сурагчид маань бол тэнд очиод тэр одоо хүмүүсийн ярьж байгаа илтгэл тэр одоо яриа энэ бүх зүйлийг ингээд эхнээс нь дуустал ойлгоод тэр хүмүүсээс асуусан асуулт хариултыг бүгдийг одоо ингэж өөрсдөө таньж мэдэж суралцсан тийм гоё цаг байсан. Тэгээ тэрэнд бол Монгол хүүхэд бол одоо дэлхийгээс бол хоцроогүй, Монгол хүүхэд бол бусад цоотогийн одоо Азад байгаа сургуулиудаас бол хоцроогүй гэдгийг бол манай хүүхдүүд одоо харуулж байгаа. Тэгэхээр энэ баг хамт олонны маань одоо 7 жилийн одоо үр дүнгээ бид нэр үзсэн ийм одоо ургацаа хураахад бэлдэж байгаа ийм сайхан одоо жил ингээ гарч чаад би их баяртай байгаа. Манай 7-р ангиас 5 сурагч явсан, 8-р ангиас 2 сурагч явсан. Эдгээр бүгд анханасаа ингээд сото хөтөлбөрийг таньж мэдэж хэрэгжүүлснийхаа үр өгөөжийг одоо ингээд Азийн хүүхдүүдтэй танилцаж, уулзаж, оролцож, нүдэрээ харж, сонсож, биеэрээ мэдэж, тэнд очиж мөнгө солиулж, мөнгөө үрж, зарж, тэнд байсан хүүхдүүдтэй найзалд нөхөрлөж, уралдаж, гүйж, хожиж яваад ирсэн байгаа. Тэгэхээр энэ бүгдээс бол би юу гэж одоо хэлэх гэж байна гэхээр баг хамт олондоо баярлалаа. Та бүгдийн хамт байсан энэ он жилүүдэд манай сургуулийн хүүхдүүд хөгжиж байна, хөгжиж чадж байна, эцэгчүүд сэтгэл хангалуун байна. Бид нар ч гэсэн маш их том алсын хараага бүрэн гүйцэд хараад тэрэндээ хүрэх хүсэл эрмэлзлэл тэмүүлэлээ энэ баг хамт олноос авдаг шүү гэж ингэж хэлмээр байна. Тэгээд би төлөөлж ярьж байгаагийнхаа хувьд бол ингээд гадаад багш нартай бол энэ хүүхдүүдийн тэр платформ дээр ярьж байгаа жүжиглэлт тэр чэйжлээд авж байгаа тэр golden apple буюу тэр одоо мэрэгэн үгсийг чэйжилж авж байгаа бүхэл бүтэн ном чэйжлээд авж байгаа тэр одоо чадамжийг хөгжүүлж байгаа байдал дээрэс нь хүүхдүүдийн одоо энэ нөгөө нэг юу гэдгийг урлагийн гоо зүйн мэдрэмжүүдийг олж таньж мэдж оролцуулж байгаа тэр байдал нь бол айгүй мэдрэмжтэй байсан. Манай сургууль энэ жил анх удаага одоо ансамбл буюу одоо нөгөө нэг одоо хүүхдүүдийн хоор дуугаар оролцсон. Тэгээ тэнд гарч ирж байгаа энэ одоо хүүхдийн тэр нэрэлт, тэр дуу хоолой, тэр одоо амжилт бол үнэхээр Азийн хэмжээнд бол манай сургууль бол үнэхээр одоо бусдаас хоцроогүй гэдгийг харуулад ирсэн ийм сайхан амжилттай байлаа. За тэгээд ер нь бол онцолж хэлэхэд бол манай бусад судлагдах ухааны багш нар бол манай багш нараас бол маш их олон зүйлийг мэдэлж, сурч, техникэл сотогийн аргаар өөрийнхөө хичээлийг заах хүсэл тэмүүлэл төрж ингэж одоо бие биенээсээ суралцж байгаа ийм одоо хамт олон байна. Тэгэхээр зэрэг англи хэлний багш нар, англи хэлний сотогийн энэ гадаад багш нарын үр өгөөж бол манай сурагчдын амьдрал дээр, гэр бүл дээр одоо өөрчлөлт авчирч байгаа энэ нэг одоо юу гэдгийг амжилтуудыг бид нар үнэхээр одоо энэ баг хамт олонны маань ажлын үр дүн гэж ингэж үзэж байгаа. За ер нь бол яг олон улсад явхад бол тэр спеллинг бий, за тодорхой хэмжээгээр бас тэр үзэж байгаа пейсing, асуулт хариултын
тэмцээнд оролцоход хүүхдүүдийг бэлтгэх, за тэгээд чийжилсэн буюу гараар хуулж бичсэн, судалгаа хийсэн, шинжлэх ухааны судалгаа хийсэн энэ зүйлүүд бол манай академик төрөлд ордог учраас бид нэр илүү тэн дээр анхаарч хүүхдүүдийг олж харж тавьж мэддэж ингэж оролцуулахыг илүү их мэрэж ажиллаж байна. Тэгээд эцэг эхчүүдтэй бас их баярлалаа. За ингээд цаашдын дараагийн одоо энэ хагас жилдээ юу хийхийг хүсэж байна гэхээр сургуулийн RSC бид нэр зохион байгуулнаа. Манай хамт олон бол одоо сургууль дээр ингээд хүүхдүүдийн одоо авьяасыг хөгжүүлэхийн тулд урлаг, спорт, зураг, технологи, за бас одоо академик төрөл энэ болгоноор бол бид нар сургуулийнхаа хэмжээний бэстүүдийг хамгийн шилдэгүүдийг шалгаруулан тэрэндээ бол Тайланд явах одоо батламж өгнө. За энэ ажлыг бол бид нар 5 сарын 11-ээс 16-ны дотор бол бид нар ээлж дараагаар одоо хуваар гаргаж хуваарийн дагуу бол гүйцэтгэнэ. За үүнээс гадна бид нар бас ирэх одоо энэ хагас жилдээ бол ер нь ярианы тэр платформын одоо тэр зүйлэлтээс илүү одоо олон хүүхдүүд ингээд одоо медаль авах боломж байгаа учраас жүжигчлсэн тоглолт, одоо шүлэг чийжлэлт, яруу найраг, за нэг үзэгдэлч жүжигч гэдэг юм уу тийм ээ, ийм төрлөөр бол бид нар хүүхдүүдийг илүү бас жоохон бэлдээ гэсэн ийм бодолтой байна. Ялангуяа тэр цээжлэх, хуулах бичиг дээр бол манай галаад багш нар бол хүүхдүүдтэй, эцэгчүүдтэй одоо энд гурвалсан гэрээгээр уулзаж ярилцаад тэгээд илүү одоо ингээд ганцаавчилсан ийм одоо цагуудыг гаргаж зөвлөж туснаа. За 1-р ангийн сурагчид маань бол одоо цагаан толгойн өмсгөө үзэж дуусаад 2-р сард бол одоо Эрдмийн баяраа хийнэ гэж би одоо бодож байна. Манай календар дээр тийм байна. Тэгэхээр үүний дараагаар бол бид нар одоо ABC буюу цагаан толгойн баярыг бас ингээд 5 сарын 11-ээс 16-ны хооронд хийх гэж байгаа. Тэр Сото одоо English Soto Day гэдэг дээр бид нар хийнэ. Тэгэхээр энэнд бол бас 1-р ангийн сурагчдаа илүү шүлэг чийжлүүлэх, цагаан толгойн үсгэнд бас суралцуулах, word building гэдэг одоо Сотогийн номыг эхлэж үзээд тийм ээ амьтныхаа төвхтэй ингээд холбоод энэ хичээлээ бол амжилттай дуусгана гэсэн зорилготой байна. Тэгээд ер нь бол одоо оюуны төв сургууль бол бусдаас юугаараа ондооших вэ, юугаараа онцгой байх вэ гэвэл англи хэл дээр ном уншдаг, англи хэл дээр уншсан номоо ойлгоод хоорондоо ярилцдаг ийм одоо соёлтой сургууль байхын тулд бид нар одоо номыг бол олон янзаар уншуулна. Пэстэй холбогдолтой литератур буюу чөлөөт уран зохиолын уншлагнууд бол судал дээр бас хамт одоо хавсаргагдаж ирдэг уран зохиолын номнууд бол зөндөө бий. За тэрнээс гадна бол бас номын санд байгаа номнуудаас ангиараа унших бас сахим номын сангийн чиг одоо чаленжийг бол би хүүхдүүдийнхээ дунд ингээд явуулна гэж бодож байна. Тэгэхээр энэ болгоны эцэст бол хүүхэд хөгжин эдгээр одоо англи хэлний холбогдолтой бүхэл одоо хөтөлбөр буюу энэ Сотогийн хичээлүүдээр хүүхдүүд бол тодорхой хэмжээгээр өөртөө итгэл нэмэгдэж англиар ярих, дуулах, одоо эсвэл жүжиглэх энэ бүх зүйлдер бол өөрсдөө сорьсон ийм одоо их боломжтой ийм одоо хоёр улирал тийм ээ ингээ бид нарыг хүлээж байна. Тэгээд бас энд яг би бичээгүй байгаа ч гэсэн Америкт Тайландаас медаль авсан хүүхдүүд бол Америк нэгдсэн улсад явж очиж илүү одоо хараагаад хэлж илүү одоо өөрсдийн амьдралынхаа тодорхой шийдвэрүүдийг гаргах ийм одоо аялал бас хүлээж байна. Тэгээд тэрэнд нь бол манай баг хамт олон бол одоо амжилт хүснэ, тодорхой хэмжээгээр бид нэр одоо хэлж мэдэх бүх зүйлээрээ зөвлөн дэмжин ингээд хүүхдүүдтэй амжилт хүсээд эцэгчүүдтэй энэ өдрийг одоо Тайланд маань зориулж сонсож байгаа энэ өдрийг ингээд үнэхээр талархалтайгаар ингээд дуусгах гэж байна. Тэгэхээр дүгнэлтэд хэлэх юм бол оюуны төв сургуулийн англи хэлний одоо хичээлийн хос хөтөлбөрийнх нь одоо хичээл бол үр дүнтэй байна гэж бид нар бол энэ жилийн одоо Тайланд явсан 5 сурагч 7-р ангийн 5 сурагчаас дүгнэлт гаргаж байгаа. Дээрээс нь 5-р ангид одоо сурч байгаа сурагчдын стандарт англи хэлний хичээлийн одоо гүйцэтгэл буюу амжилтын оноогоос бол бид нэр бага сургуульд явж байгаа энэ Сото хөтөлбөр бол үр дүнтэй байна гэж ингэж дүгнэж байгаа. За цаашид бол одоо Сото хичээлийнхаа
хичээлийнхаа одоо үр дүн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд бид нэр илүү одоо ярианы тийм ээ ингээд бусад хичээлээс гадуурх үйл ажиллагаа арга хэмжээнд илүү хүүхдүүдэд одоо оролцуулна гэсэн төлөвлөгөө байна. Тэгээ эцэг эхчүүд минь та нарын хүүхдүүдэд байдаг одоо оюуны төвийн нээсэн имэйл хаягаар ч юм болоод хүүхэд нэг болгонд бол одоо сотогийн эхний хагасчил 9 сарын 1-ээс 12 сарын 26-ны өдөр хүртэл хийсэн бүх одоо пэйсing дугаар амжилт тэгээд тайлан нь бол ингээ явцсан байгаа. Түүнийг нээж үзээд гурвалсан гэрээний уулзалтан дээр 1 сарын 30-ны өдөр эрэхтэй илүү одоо асуулт тодруулах зүйл эсвэл зөвлөлдөх зүйл байвал илүү одоо бид нар ингээд нээлттэйгээр уулзаж ярилцах ийм өдрөө уулзахыг өрөөгөөд тэгээд энэ өдрийн тайлангаа энэ төрөд дуусгая. За ингээд анхаарсанд их баярлалаа. За баярлалаа өгшин.